За үүссэн үерийн улмаас орон гэргүй болсон айлуудын судалгаа боломжтой гарсан байж байгаа. За өчигдөр бол бас хотын дарга тодорхой мэдээлэл өгөөд энэ дээр одоо тэмдэг туслалцаа үзүүлэхээ бол илэрхийлсэн. Тэгээ энэний дагуу одоо өнөөдөр сэргэжээ явчихна. За бид нар бас орон гэргүй болсон болон үерийн амн дээр буусан эрсдэлтэй айлуудыг бас нүдгэнчүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. За өнөөдрийн байдлаар холбогдох халдварууд маань одоо тэр зам талбайг нь бэлтгэх гэдэгт одоо дэвтгцийн асуудлыг шийдэхээр одоо ихтгэл ажлаа хангаад явж байгаа. Тэгээ энэ чиглэлийн дагуу энэ дээрх ажлууд хийгдээд явна гэж одоо төлөвлөж байна. Одоо яг очих байршуулгын газар хичнээн газар дээрээс нь одоо хороодын институтрын мэдээж байгаа иргэд орон гэргүй болоогүй хэрний одоо худал мэдээлэл өгөөд гэр авъя гэдэг зүйлийг хэлж чинь гэж ярьж байна. Энэ тал дээр яаж гэсэн юм бэ? За ийм асуудал байгаа. Тэгээ бид нар бол бас орон гэргүй болсныг тодорхойлох нэлээд олон шалгуураар үзүүлэлт хийж байгаа шүү дээ. Тэгээ тэгэхээр одоо гэр нь урсан айлууд байна. Гэр нь одоо урсаагүй хэрнээ эргээд ашиглах боломжгүй болсон гэр байна. За байшингууд нь одоо бас сүйтгэсэн эргэж одоо эргээд орж амьдрах боломжгүй бас байшингууд байж байгаа. Энэ бүгд дээр олон талаас нь судалгаа хийсний үндсээр одоо энэ саяны тоог гаргаж байгаа. За мэдээж одоо энийг нөхцөл байдалтай холбогдуулаад иргэд маань одоо гэр байшинтай болох ч гэдэг юм уу тэмдэг туслалцаа авахыг бол хүссэн одоо өргөдөд үүсэлтүүд хөндлөдөг ирж байна. Тэгэхээр энэ дээр одоо ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Бас нарийн шүүлтүүрээр шүүсний үндсээр одоо дээрх ажлуудыг бол зохион байгуулалт хийгнэ гэж төлөвлөж байгаа. Одоогоор яг хичнээн гэр олон За үнэндээ бол нэг 18 хүнд одоо тэмдэг туслалцаа үзүүлнэ гэдэг мэдээлэл өчтөр хотын дарга бас илэрхийлсэн байгаа. Тэгээ энэ судалгаан дээр явж байна. Иргэдээс ирсэн мэдээллийг одоо бид нар бас ахиж нэгтлээд энэ өргөдөл юуг нь бас авч байна. Тэгээ ажлын хэсгээ бас газар дээр нь шалгаад судлаад магадгүй энэ дээр бас үнэхээр тэнд ороогүй үлдсэн байхыг үүсэхгүй үнэхээр тийм байх юм бол энэ бас эвэр болгоч байдаг юм уу дэвлэг үзүүлэх ажил маань бас нэмэгдэх магадaltaй. Тэгээ энэ юмс нэлээд нарийн шүүлтүүрээр шүүж дүнсийн эцсээр энэ одоо асуудал шийдэгдэнэ гэж бодож байна. 5 газрын тухайд ер нь одоогоор байгаа 18 айлд хэр хүрэлцээтэй бол сургууль цэцэрлэгийн асуудлыг нас хэрхэн шийдвэр байгаа байршлаасаа нүгэд явчихаар бас сургууль цэцэрлэг автобусны бодлогч юм асуудал бас үүсэх. Тэгэхээр энэ бол асуудалтай. Иргэдийн маань одоо гол одоо хүндрэлтэй байдаг асуудал нь одоо дэд бүтц болон сургууль соёлын асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ саяны одоо энэ нүүдэлжүүлэх газар маань бас эндээс 2 км-ийн зайтай газар байгаа. Холгүйгээр зохион байгуулж байгаа. Тэгэхээр нэг хайтар хүндрэл гарахгүй байна.